Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас про подкастыг цувралаар хүргэж байна. Подкастаараа дамжуулан хууль эрх зүйн мэдээлэл хүргэдэг үлээ. Энэ удаагийн подкастт Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн практик сургалтын төвийн эрхлэгч хууль зүйн доктор Болормоо оролцож байна. Бидний ярилцах сэдэв шинээр мөрдөгдөж эхэлсэн хөдөлмөрийн хуулийн талаар ярилцах болно. Тэгэхээр Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн практик сургалтын төв нь онлын мэдлэгийг практикт баттгах, мэргэжлийн дадлага, ур чадварыг хөгжүүлэхээс гадна иргэдэд хууль сурталчлах, эрх зүйн мэдлэг олгох ийм чиглэлтэй ажилладаг. Тэгэхээр энэ удаа бас манай сонсогчдод хөдөлмөрийн хуулийн шинжилсэн найруулгын талаар мэдээлэл өгөхөөр болсон танд баярлалаа. За баярлалаа. Бүгдээрэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлээд хөдөлмөрийн шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ бол иргэдэд маш их хамаатай юм хууль байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ хөдөлмөрийн тухай хуульд орсон зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийн талаар та мэдээлэл өгөөч. За баярлалаа. Тэгэхээр улсын их хурлаас хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг өнгөрсөн оны буюу 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлан гаргасан байгаа. За улмаар энэ хууль маань 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгад нэлээдгүй олон зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орсон байгаа. За тухайлбал хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэдэг суурь ойлголтыг хууль төлжилж өгсөн. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэдэг нь ажилтан ажил олгогчийн удирдлага заавар хяналтанд тодорхой ажил үүргийг гүйцэтгэх, за мөн ажил олгогч нь ажилтнанд цалин хүйс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцлөөр хангах, харилцан эрх эдэлж үүрэг хүлээсэн тохиролцоо гэдэг энэ ойлголтыг хуульчилж өгсөн. Тэгэхээр мэдээж сая дурдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэдэг энэ ойлголтыг хуульчилсантай холбоотойгоор тухайн суурь харилцаан дээр үүсэх харилцааг уг хуулиар зохицуулж өгсөн гэж болно. За түүнчлэн хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн эрх зүйн хим хэмжээ тогтоосон актуудын эренбийг бас анх удаа энэ шинжилсэн найруулгаар хуульчилж өгсөн байгаа. За тэгэхээр эренб гэхээр иргэд маань тэр болгоо ойлгодоггүй. Тэгэхээр энэ маань тухайн харилцаанд дагаж мөрдөх хим хэмжээний хүчин чадал бүхий актууд гэж ойлгож байна. За хөдөлмөрийн тухай хуулийн хууль тусгагдсан эренбийг авч үзэх юм бол юуны өмнө хөдөлмөрийн тухай хууль байгаа. За мөн Монгол улсын бусад хууль байна. За захиргааны хим хэмжээний актууд, за салбар болон салбар дундын хэлэлцээр хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, дотоод хим хэмжээ гэсэн ийм эренб дараагаар бас үйлчлэхээр хуульчлагдаж өгсөн байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бас аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх дотоод хим хэмжээ гэдэг ойлголтыг бас энэ хуулиар анх удаа хуульчилж өгсөн байгаа. Тэгэхээр дотоод хим хэмжээ гэдэг маань хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлаар тухайн аж ахуйн нэгж байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр гэхдээ хууль тогтоомж хамтын гэрээ хэлцээрт нийцүүлээд ажил олгогчоос бичгээр гаргасан баримтч гэдэг гэлдэг. Тэгэхээр дотоод хим хэмжээ гэдэг маань зөвхөн дотоод журам биш ээ. Энэ бол тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрийнхөө дотооддоо дагаж мөрдөхөөр хууль тогтоомжид нийцүүлж гаргасан эрх зүйн хим хэмжээнд баримтчгүй бүгдээр орно гэж ойлгож байна. Тэгэхээр хөдөлмөрийн шинэ хуулинд хүний эрхийг хангах чиглэлээр нэлээд олон зүйл залтууд нэмэгдсэн гэж онцгойлон анхаарч байгаа л да. Тэгэхээр хөдөлмөрийн харилцаанд оролцогчид ямар суурь зарчмуудыг баримталж байгаа вэ? Ямар эрхүүдийг жишээлбэл энэ хуулиар хуульчилж өгсөн байгаа вэ? Тэгэхээр хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгад тусгагдсан бас зарчмын шинжтэй өөрчлөлтийг нь ажил эрхлэл болон хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын суурь зарчим болон үндсэн эрхүүдийг бас хуульчилж өгсөн байна. За тухайлбал үүнд үйл ялгарлан гадуурхах, за мөн хөдөлмөрлөх хэрэгчлөөг баталгаажуулах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах. Тэгэхээр энэ эрх маань гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн 16-гийн 4-т заасан суурь эрхүүдийн нэг л дээ. Суурь эрхүүдийг хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажуулж өгсөн. За түүнчлэн хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох талаар, за мөн албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох, за түүнчлэн барьцаа хэрэглүүлэхгүй байх, за нийгмийн түншлэлийн хүрээнд эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ хэлцээр байгуулах эрхийг хангах болон шударга ус үйлдэлийг хориглох зэрэг иймэрхүүдийг бас тусгаж өгснөөр онцлогтой. За яг саяны дурдсан эрхүүдээс тухайлбал барьцаа хэрэглэхийг хориглох гэдэг бол агуулга бол нэлээд өрмөц зохицуулалттай хэрэглэгдэж байгаа. Энэ тал дээр ч гэсэн аж ахуйн нэгж байгууллагууд, ажил олгогч нар иргэд бас нэлээдгүй их сонирхож асууж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхийн холбоотой тодорхой барьцааны зохицуулалт хөдөлмөрийн харилцаанд бас үйлчлээд яваад байдаг байсан л да. Тэгвэл хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар ажил олгогчоос ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, эд зүйл, иргэний үнэмлэх, гадаад паспорт,
За хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, боловсролын бичиг баримт, мэрэгжлийн үнэмлэх зэргийг бол барьцаалахыг хориглосон байгаад байгаа. Эдгээрийн их хувийг шаардсан авч барьцаалахыг хориглоно гэдэг заасан. Тэгэхээр нэгэнтээ одоо хуулиар хориглосон зохицуулт учраас ажил олгогчдын зүгээс одоо ажилд орох гэж байгаа иргэнээс дээрх зүйлийг одоо шаардах барьцаалахыг хориглоно гэсэн ойлголт гарч ирж байгаа. Ажил олгогч ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулдаг тий. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотойгоор одоо зохицуултууд нь хэрхэн яаж өөрчлөгдсөн юм бол урд нь байгаагүй бас зарим зүйл залтууд ч гэсэн нэмэгдэж орсон байгаа ах тийм ээ. Тэгэхээр энэ асуулт өөрөө маш чухал асуулт та. Ягаад тэгэхээр ерөнхийдөө хөдөлмөр эрхлэлтэй харилцаа үүсэх суур өөрчлөлт нөхцөл буюу суур гол гэрээ бол хөдөлмөрийн гэрээ байдаг. Тэгэхээр ажилд орох гэж байгаа иргэн түүнийг авч ажиллуулах гэж байгаа ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулснаар хөдөлмөр эрхлэлтэй харилцаа үүсэж байгаа гэсэн. За түүнчлэн яг хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга тусгагдсан хөдөлмөрийн гэрээтэй холбоотой бас зарчмын шинжилгээний өөрчлөлтийн хувьд бол ажил олгогч ажилтнтай гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бичгээр гэрээгээ байгуулаагүй бол 10 хоногийн дотор нөхөн байгуулах үүрэгтэй гэдэг ийм ойлголт бас бий болсон. Нөгөөдөөгөр нэгэнтээ хөдөлмөр эрхлэлтэй харилцаа байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглодог. Тийм. Тэгэхээр энэ бол өөрөө бас суур уламжлагдж ирсэн ойлголтын дээр үндэслэн ийм бас ойлголт байгаа. Үүнээс гадна хөдөлмөрийн гэрээнд заавал тусгах ёстой гол нөхцлүүд мөн одоо бусад нэмэгдэл нөхцлүүдийн талаар хууль тусгаж өгснөөрөө онцлогтой. Тэгэхээр иргэд бол өөртөөгөө ажилтны зүгээс байгуулж байгаа хөдөлмөрийн гэрээндээ ямар нөхцлүүдийг заавал тусгах ёстой байгаа вэ? Эдгээр нөхцлүүд тусгаж юугүй юу гэдгээс мэдсэн байх нь өөрөө зөвлөдөө чухал ойлголт байдаг. За тэгэхээр дараах нөхцлүүдийг бол ямар ч ажилтнтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заавал тусгаж өгөхөөр холжилж өгсөн. За үүнд нэгдүгээрт нь ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлт заасан гүйцэтгэх ажил үүрэг. Өөрөөр хэлбэл ямар ажлын байран дээр ажиллахын, за ямар ажлын байрны тодорхойлтын хүрээнд юу хийх вэ гэдэг маань хөдөлмөрийн гэрээний гол төслийн нэг болдог. За түүнчлэн ажил үүрэг гүйцэтгэх байршил гэдэг ойлголт бол нөхцөл бол хөдөлмөрийн гэрээнд заавал тусгагдж байгаа. Энэ нөхцөлийн нэг онцлог нь хуучин бол хөдөлмөрийн гэрээ гэдэг бол ажилтан ажлын байран дээр ирээд ажил үүргээ гүйцэтгэснээр хөдөлмөрийн харилцаа үүссэн гэдэг ийм уламжлалт ойлголт байдаг байсан бол хөдөлмөр эрхлэлтэй олон төрөл хэлбэр өөрөө бий болж байна. Тухайлбал зөвхөн ажлын байран дээр ажиллаа хийхээсээ гадна одоо зайнаас, цахимаар, гэрээсээ, богиносон цагаар, уртын ээлжээр, гих мэтчлэнгээр одоо ээлжийн хуваараар гих зэрэг олон одоо төрөл хэлбэрээр хөдөлмөр эрхлэлтэй харилцаанд оролцох болсон. Үүнтэй холбоотойгоор ажил үүргээ гүйцэтгэх байршил нь хаана вэ гэдгээ бол хөдөлмөрийн гэрээндээ заавал тусгаж өгөх ёстой. Энэ бол гэрээний гол нөхцөл болсноор онцлогтой. За түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд гол нөхцлийн нэг нь цалин хөлсний хэмжээ. Өөрөөр хэлбэл та ямар цалин хөлсөөр яаж ажиллаж байгаа вэ гэдэг маань гэрээний гол нөхцөл байгаа. За өмнө байсан уламжлалт агуулгаараа ч гэсэн одоо ч гэсэн тусгагдаад ирсэн хөдөлмөрийн нөхцөл гэдэг ойлголт бол хөдөлмөрийн гэрээнд заавал тусгагдах ёстой. Өөрөөр хэлбэл таны хийж байгаа ажил үүрэг хэвийн нөхцөл үү эсвэл хэвийн бус уу? Хэрвээ хэвийн бус нөхцөл байх юм бол хүнд хортой халуун газар дор алины эдгээрээс хамаарат тодорхой ажлын цагийн хорогдол, ээлжийн амралтын нэмэгдэл, бусад одоо хөдөлмөрийн нөхцлөөс хамаарат тухайн ажилтны идэлх одоо эрхийн баталгаанууд бас хангагдаад явдаг. Тэгэхээр энэ дөрөв нөхцөл бол ямар ч ажилтнтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заавал тусгагдсан байх ёстой гол нөхцлүүд юм аа. Үүгээр онцлогтой. За эдгээрээс гадна тухайн одоо ажлын хийж гүйцэтгэж байгаа ажлаас нь хамаарат нэмэгдэл бусад нөхцлүүдээс тусгаж явдаг. Тэгэхээр ер нь бол хөдөлмөрийн гэрээ гэдэг бол ажилтан хүний хувьд, иргэн хүний хувьд та одоо биеийн байгууллагад мэргэжил мэдлэгийн дагуу ажил үргээ гүйцэтгэх гээд орж байгаа хөдөлмөрийн гэрээ гэдэг бол та ажил олгогчтойгоо хөдөлмөр эрхлэлтэй харилцаа үүссэн гэдгийг нотлох гол үндсэн одоо гэрээ буюу баримт бичиг байдаг. Тийм учраас та гэрээтэйгээ маш сайн танилцах хэрэгтэй. Тэгээ гэрээнд засан ажил үргийнхаа дагуу ажиллах хэрэгтэй. Энэ бол таны одоо бас гол мэдэх ёстой ойлголт юм аа гэж байгаа. Тэгэхээр гэрээнд тусгах бусад нөхцлүүдэд юу ордог вэ гэхээр ажил амралтын цагийн зохицуулалт орно. Ямар одоо ажлын цагийн зохицуулалт ямар байх вэ? Ердийн ажлын цаг өдөрт 8 хүртэл 7 хоногт 40 хүртэл байх уу? Эсвэл одоо ажил үйлдвэрлэлийн онцлогоос хамаарат өдрийн болон ердийн ажлын цагийг баримтлах боломжгүй ажилтнуудын хувьд ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэгэлдэг. Тэгэхээр энэ өөрөө хамаарах ажилтнууд гих зэрэг бас онцлог зохицуултууд гарч ирдэг. За амралтын цаг гэдэг маань бас хууль зааснаар нийтээр амрах баярын өдрүүд, 7 хоногийн амралтын өдрүүд, 2 ажлын өдрийн хоорондох амралт, үдийн цайны завсарлага
гих зэрэг зохицуултууд таны хөдөлмөрийн гэрээнд хэрхэн тусгагдах вэ гэдэг бол заавал байх ёстой. За түншлэн цалин хөлс олгох журам байгаа. За хөдөлмөрийн гэрээг цуцлах болон дуусгар болох үндслэл энэ бол одоо хөдөлмөрийн одоо аль ч ажилтнтай байгуулсан гэрээнд тусгагдах ёстой бас юм нөхцөл байдаг. За мөн түншлэн хөдөлмөрийн сахилга гомдол гаргах журам байх ёстой. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд хаана яаж хандахын сахилгын талаар ямар зохицуул байгаа вэ гэдэг ойлголт бол хөдөлмөрийн гэрээ төдийгүй дотоод журамд бас тусгагдах юм ойлголт байгаа. За мөн одоо бас хуульд нэмэлтээр орсон ажлын байранд тавигдах ур чадвар чадамжийн шаардлага. Өөрөөр хэлбэл энэ ажил үргийг гүйцэтгэхэд ямар одоо ур чадвар чадамж бас шаардлагатай вэ гэдэг ойлголт бол гэрээнд бас орж ирж байгаа. За мөн талууд харилцан тохиролцсон бусад нөхцлүүд байж болдог. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ гэдэг маань саяны одоо гол болон бусад нөхцлүүдийг тусгасан та ажил олгогчтойгоо хөдөлмөр эрхлэлтэй харилцаа үүснийг одоо гол одоо илэрхийлэл болсон юм гэрээний хэлбэр юм а гэж ойлгож байна. За үүнээс гадна ажил үргийн онцлогтой холбоотойгоор бас зарим одоо нэмэлт гэрээнүүд эсвэл хөдөлмөрийн гэрээндээ одоо нэмэлт байдлаар тусгах ийм зохицуултууд орж ирдэг. За тухайлбал эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хэрвээ тухайн ажилтан эд хариуцагч нэрм нэгтлэн санхүүгийн зэрэг тухайн ажил үүргийнхаа хүрээнд эд хариуцагч байх юм бол эд хөрөнгийн хариуцлагын гэрээг байгуулдаг. За түншлэн нууцын гэрээ байгуулж болно. Өөрөөр хэлбэл хийж байгаа ажил үргээс хамаарат тодорхой нууцлал бүхий мэдээллийг одоо мэдэх ийм ажилтны хувьд бол нууцын гэрээ байгуулдаг. За сургалтын гэрээг бас байгуулж болно. За өөрөөр хэлбэл ажил үргээ хийхтэй холбоотойгоор тодорхой сургалтын зохицуултууд байгууллагын зардлаас суралцсан тохиолдолд гих зэрэгтэй энэ тохиолдолд гэрээний харилцааны үргэлжлэл ямар байх вэ гэдэг ч юм уу энэ асуудлууд бас тусгагдж болдог. За мөн үл өрсөлдөх гэрээ. Тэгэхээр энэ саяны хэлсэн гэрээнүүдийг бол заавал гэрээний хэлбэрээр биш мөн хөдөлмөрийн гэрээндээ нэмэлт нөхцөл байдлаар тусгаж болно. Энийгээр онцлогтой. Эсвэл би даасан гэрээ байгуулж болно. Энийгээр онцлогтой. Ийм ойлголт байгаа. За, хоёул хөдөлмөрийн гэрээний талаар ярьж байна. Тэгвэл ажилтан ажил үүргээ гэрээнд зааснаас өөр юм хэрвээ байгууллагаас нь хийх гэдэг байвал тий. Тэгж татгалзах боломжтой мó ажил үүргээ одоо жишээлбэл гүйцэтгэхгүй байх тийм эрх нь байд юм уу? За тэгэхээр ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхийг бол бас хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар бас тусгаж өгсөн, хуульчилж өгсөн байгаа. Энэгээр онцлогтой. За өмнө хүчин төвлөрүүлж байсан 1999 оны хөдөлмөрийн тухай хуульд бол энэ татгалзах эрхийн талаар хуульчлаагүй. Тэгэхээр энэ утгаараа бас шинжилсэн найруулгад орж ирсэн зарчмын шинжтэй өөрчлөлт гэж ойлгож болно. Тэгэхээр хууль заасан дараах одоо үндслэл буюу урьдчилсан нөхцөл бий болсон тохиолдолд ажилтан хүн тухайн ажил үргээ хийхээс татгалзах хэрэгтэй. За нэгдүгээрт хэрвээ одоо тэр ажилтны болон тухайн 3 дахь этгээдийн амь нас эрүүл мэндэд тохирол учруулж болсошгүй нөхцөл байдал үүссэн байх юм бол өөрөөр хэлбэл хийж байгаа ажил үүрэгтэй холбоотой тодорхой эрсдэл бий болох юм бол татгалзаж болно. За түүнчлэн ажил олгогчоос хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлэн ажиллахыг шаардсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл түрүүнд дурдсан хөдөлмөрийн гэрээнд тусгах гол нөхцөлийн нэмэгдэл нөхцөлийн нэг нь бол ажил амралтын цаг байгаа. Тэгэхээр хүн өдөрт 8 хүртэл цаг, 7 хоногт 40 хүртэл цаг ажиллах ёстой. Тэгээд тохиролцоод үнэхээр одоо үндслэл шаардлага бий болсон бол хамгийн дээд хязгаар нь одоо ажилтны илүү цагаар ажиллах хязгаар нь 4 цагаас илүүгүй байх ёстой. Энэний цаана 2 ажлын өдрийн хоорондох амралтын хугацаа 12 цагаас бага байх ёсгүй. Ийм бас ойлголт явдаг. Тэгэхээр хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээнээс одоо ажилуулах гад шаардлага тавьсан тохиолдолд ажилтан ажиллахаас татгалзах хэрэгтэй. Бас ийм ойлголт орж ирсэн байгаа. За мөн түншлэн ажил олгогч ажилтны цалин хөлсийг олгол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл цалин хөлс гэдэг маань хөдөлмөр эрхлэлтэй харилцааны суур ойлголт. Өөрөөр хэлбэл нэг талаас ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсний төлөө цалин авах, нөгөө талаас ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд нь заасан ажлыг хийж гүйцэтгүүлсний төлөө цалин олгох үүрэг. Энэ утгаараа хөдөлмөр эрхлэлтэй харилцаа үүссэн байгаа шүү дээ. Тэгэхээр нэгэнтээ одоо тогтоосон хугацаанаас одоо олгол зохих өдрөөс хойш 30 хоног өнгөрөх юм бол ажилтан мөн ажлаа хийхээс татгалзах хэрэгтэй. Тэгэхээр дээрх тохиолдлуудад татгалзал гэдэг ойлголт бол гарч ирж байгаа. За гэхдээ тодорхой зохицуулалтаа л да өөрөөр хэлбэл ажилтан ажил үргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайга ажил олгогч
эсвэл ажил олгогчийн төлөөлөгчдөд нэн даруй мэдэгдэнэ. Тэгээд ийхүү татгалзах болсон нөхцөл болон одоо энэ нөхцөл арилах хөгжил хугацаанд ажиллахгүй байх хэрэгтэй. Магадгүй нөгөө цалингаа олохгүй байсан бол цалингийн олгочход татгалзал маань арилаад үргэлжлүүлээд хөдөлмөрийн харилцаа үргэлжлүүлээд явах нь шүү дээ. За эсвэл одоо тодорхой нөгөө эрүүл мэндэд нөхөрлөж болцсохгүй гинтийн ийм нөхцөл байх юм бол тэр нөхцөл арилаа ажил үргээ хэвэн гүйцэтгэхэд явах ийм нөхцөл өөрөө бий болж байна гэсэн ийм ойлголт гарч иж байгаа. За бас нэг яг энэ татгалзалтай холбоотой ажилтны эрхийн баталгааг хангасан нэг зохицуулт нь ажил олгогч ажил үргээ гүйцэтгэх татгалзсантай холбогдуулаад ажилтнанд сахилгын шийтгэл ногдуулахыг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл яг хууль заасан үндслэл урьдчилсан нөхцлөөр татгалзсан явдал нь өөрөө ажилтныг сахилгын зөрчил гаргасан, сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндслэл болохгүй байгаа. Энэгээрээ бас онцлогтой юм аа. Бараг 20 гаруй жилийн дараа хөдөлмөрийн шинэ хуультай болсон. Энэ дээр бас онцлог хэдэн зүйлүүд байгаад байна л да. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг бүр онцгойлон хуульчилж өгсөн харагдсан. Даалтнаар ажиллах ч гэдэм үү, даалтнаар суралцах тийм ээ, туршилтаар ажиллах энэ бүхэн чинь бас хөдөлмөрийн гэр хийгддэг ажлууд байна шүү дээ тийм ээ. Энэ тал дээр яаж зохицуулсан байдаг вэ? Өмнө үйлчилж байсан хөдөлмөрийн тухай хууль хөдөлмөрийн гэрээний төрлүүд бол бас яг одоо шинжлэх найруулга тусгагдсан төрлүүдээс арай өөр байсан л да. Өөрөөр хэлбэл ерөнхий хөдөлмөрийн гэрээ контрактын зохицуулт гэсэн ойлголтын хүрээнд бол хөдөлмөрийн харилцаа зохицуулагдаад явдаг байсан. За тэгвэл хөдөлмөрийн тухай хуулийн шинжлэх найруулгад хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг бас хуульчилж өгснөөр онцлогтой нэлээдгүй олон төрөл бас хуульчлагдаж өгсөн. Энэ өөрөө бас хөдөлмөр эрхлэлтийн шинэ харилцаанууд өөрөө амьдрал дээр бий болж байна. За тухайн улс орны эдийн засгийн хөгжил бас тэргүүлэх чиглэлээ дагаад хөдөлмөр эрхлэлтийн харилцаанууд өөрөө бий болж байна. Эндээс хамаарат бас зөвхөн ажил үүрэг гүйцэтгэх гэдэг бол ажлын байран дээр ажлын цагаар ажиллаа их гэдэг ойлголтоос ангид юм аа гэдгээр бас энэ олон хүчин зүйлийн улмаас энэ хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг бол хөдөлмөрийн тухай хуулийн шинжлэх найруулгадаас тусгаж өгснөөр онцлогтой. За дараах төрлүүдийг бас хуульчилж өгсөн байгаа. Энэ дээр нэгдүгээрт тухайлбал дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ гэж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээний зорилго нь юу вэ гэхээр ажил олгогчоос ажилтнанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага туршлагатай ажилтныг дагалдан ажилуулахаар ийм гэрээ байгуулж болно гэсэн энэ агуулгын хүрээнд. Тэгэхээр энэ дагалдаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хувьд бол үндсэндээ хоёр янзын хугацаа хэрэгждэг. Өөрөөр хэлбэл ердийн дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа бол 3 сар хүртэл байдаг. Дагалднаар тэгээд талууд харилцан тохиролцоод нэг удаа мөн 3 сараас илүүгүй хугацаагаар байгуулж болдог. Тэгэхээр ердийн дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа бол 6 сараас итэхгүй байна гэсэн ийм ойлголт гарч иж байгаа. За нэгэнтээ энерги томьёоноос нь хараад үзэх юм бол дагалднаар ажиллах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нарийн мэргэжлэр дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа тухайн мэргэжлийнх нь онцлог байна. Эзэмших мэргэжлийн дадлага, ур чадвараас хамаарат ердийн дагалдныхаа хугацаатай харьцуулах юм бол харьцангуй удаан хугацаатай байж болдог. Өөрөөр хэлбэл 2 жил хүртэл хугацаатай байж болно. Тэгээд тохиролцоод 1 жил хүртэл хугацаатай. Тэгэхээр одоо 3 жилээс илүүгүй хугацаагаар нарийн мэргэжлэр дагалдах гэдэг ийм ойлголтыг бас анхудаа хуульчилж өгсөн байгаа. За үүнээс гадна дагалднаар суралцах үеийн хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг бас хууль тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ маань дагалднаар ажиллахаас арай онцлог ялгаатай л да. Тухайлбал мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдын хувьд тухайн мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, онцлоор олсон мэдлэгийг нь практикт дадлагтаа хослуулах, за мөн ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор ажил олгогч, дагалдан суралцах ажилтан болон сургалтын байгууллага хамтраад ийм гурвалсан гэрээний үндсэн дээр энэ дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээг байгуулж ажиллаж болно гэдэг ийм ойлголтыг бас хуульчилж өгсөн байгаа. Энэгээр онцлогтой. За түүнчлэн туршилтаар ажиллах үеийн хөдөлмөрийн гэрээний төрлийг бас хуульчилсан. За ер нь бол туршилтын ажилтныг тухайн одоо ажлын байранд хууль заснаар туршилтын хугацаагаар авах зохицуулт бол өмнөх хөдөлмөрийн хуулинд ч байсан. За шинжилсэн найруулгач байгаа. Гэхдээ энэ бол туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний төрөл болж орж ирснээр бас арай онцлогтой. Өмнөх хуулийн зохицуултууд гэрээний хугацааны зохицуултаар бол ялгаатай байдаг гэсэн шүү дээ. За тэгэхээр ажил олгогчоос ажилтныг тухайн ажилд авахдаа ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж гэнэ үгүй юу гэдгийг одоо шалгах зорилгоор туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Энэгээр онцлогтой. За туршилтаар ажиллах үеийн хөдөлмөрийн гэрээ бол дагалднаар ажиллах гэрээтэй хугацааны хувьд мөн адил. Ердийн дагалднаар ажиллахад 3 сар байсан бол туршилтаар ажиллахдаа 3 сар хүртэл ажиллаулаад харилцан тохиролцоод нэг удаа одоо 3 сараас илүүгүйгээр одоо сонгож болдог. Тэгэхээр өөрөөр хэлбэл 6 сараас цааш ажилтныг туршилтаар ажиллуулна, туршиж байна гэдэг ойлголт байх боломжгүй гэдэг ийм ойлголт байгаад байна. Эрүүгээрээ бас ялгаатай.
За түүнчлэн ажлын бүтэн бус цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээ гэдэг ойлголтыг бас хуульчилж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө өдрийн 8-7 хоногийн 40 хүртэл гэдэг ойлголтоос арай ангид. Тэгэхээр ажил олгогчоос ажилтнаа тохиролцсны дагуу бүтэн бус цагаар ажиллахаар гэрээ байгуулж болно. Энэ нь бол бас тодорхой онцлог зохицуулт шаардсан тодорхой зохицуултуудаа тусгаад явах юм одоо гэрээний төрөл өгдөг. За мөн одоо түрүүн ч бас дурдсан одоо энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгал цахим 90 орчны үед бол хөдөлмөр эрхтэй харилцаа бол маш онцлог төрөл хэлбэрүүдээр хэрэгжиж байна л да. Үүний нэг хэлбэр нь бол гэрээсээ ажиллах, зайнаас ажиллах энэ ойлголтууд. За тэгээд ер нь амьдрал дээр ч гэсэн хараад үзэх юм бол сүүлийн 2 жил одоо тойрсон коронавирус буюу ковид цар тахлын үед бол ялангуяа хөдөлмөр эрхтэй харилцаанд бас нэвтэрсэн энэ ойлголтууд одоо зайнаас цахимаар одоо богиносгосон цагаар ажиллах гэдэг хэлбэрүүд бол аль хэдийн практикт бол бас хэрэгжээд эхэлсэн ийм ойлголт байгаа. Тэгэхээр гэрээсээ ажиллах үеийн хөдөлмөрийн гэрээг бас хөдөлмөрийн тухай хуульд хуульчилж өгсөн байгаа. Үүнд тухайлбал гэрээсээ ажиллах гэдэг ойлголт маань мэдээж ажлын байран дээр ажил үргээ гүйцэтгэхээс ялгаатай ойлголт ахна шүү дээ. Тэгэхээр ажилтан ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр газар гэрээсээ эсвэл өөрийнхөө сонгосон байршилд тодорхой одоо ажил олгогчийг эсвэл өөрийнхөө тоног төхөөрөмж түүхэн эд материалыг ашиглаад гэхдээ ажил олгогчийн удирдлага хяналтын дор тодорхой ажил үүрэг гүйцэтгэхэд цалин хөлс авах энэ зохицуулалт бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Тэгэхээр энэ утгаараа аваад үзсэн ч гэсэн түрүүнд дурдсан хөдөлмөрийн гэрээнд заавал тусгах ёстой 4 гол нэгслээ нэг нь ажил үүрэг гүйцэтгэх байршил гэсэн байсан шүү дээ. Тэгэхээр хэрвээ гэрээсээ ажил үүрэг гүйцэтгэх ажилтны хувьд хам бол гэрээсээ өөр газраас хаанаас ажиллах вэ гэдэг юмаа гэрээндээ тусгаж өгөх зохицуултыг бас оруулаад энэ гэрээг байгуулах боломжтой болсон байгаа. За мөн зайнаас ажиллах үеийн хөдөлмөрийн гэрээ. Тэгэхээр энэ бол бас гэрээсээ ажиллахаас арай ялгаатай ойлголттой байгаа. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажилтныг ажил үргээ зайнаас цахим сүлжээгээр байнга эсвэл зайнаас цахим сүлжээгээр хэсэгчлэн гүйцэтгэхийг харилцан зөвшөөрөө тохиролцоод одоо хөдөлмөрийн гэрээ байгуулах ийм зохицуултыг бас хуульчилж өгсөн байна. Тэгэхээр энэ тохиолдолд заавал гэрээсээ биш цахим сүлжээгээр ажил үргээ хийж гүйцэтгэх. Тэгэхээр сургалтын байгууллагад гэсэн цахим гэдэг ойлголт одоо аль хэдийн хэрэгжээд одоо энэ бол зөвхөн одоо хөдөлмөрийн харилцаа биш сургалтын орчин өөр бусад бүхий л тохиолдолд одоо энэ цахим одоо ажил үргээ гүйцэтгэх цахимаар суралцах гэдэг нь бол аль хэдийн бидний амьдралд бол тодорхой хэвшсэн ойлголтууд бий болж байгаа гэдгийг хэлэх нь зөв байна. За түүнээс гадна иргэд хоорондоо байгуулах хөдөлмөрийн гэрээ мөн туслах малчин гэрээ үйлчлэгээний ажилтнтай байгуулах гэрээний төрлүүд гэдэг энэ олон төрлүүдийг бас хөдөлмөрийн тухай хуулийн шинэсэн найруулгад тусгаж өгснөөрөө бас онцлогтой ойлголт юм аа. За хоёулаа бас зайлшгүй мэдих ёстой асуудлуудын хүрээнд ярьж байгаа тий. За ажилтны тухайлбал сахилгын шийтгэл тий ажилтнад ер нь хэрхэн яаж оногдуулах юм бэ? Тэрийг бас сайн мэдтгүү шүү дээ тийм ээ. За тэгэхээр хөдөлмөрийн тухай хуулийн шинэсэн найруулгаар сахилгын шийтгэлтэй холбоотой бас нэлээдгүй өөрчлөлтүүд орсон. Тэгэхээр өмнөх одоо үйлчилж байсан хуулиар сахилгын шийтгэлийн 3 хэлбэр байсан. Тухайлбал 1-р сануулгах, 2-р үндсэн цалин 3 сар хүртэл 20 хүртэл хуваар бууруулах, 3-р ажлаа салгах шийтгэлийг ногдуулдаг байсан. За тэгвэл хөдөлмөрийн тухай хуулийн шинэсэн найруулгаар сахилгын шийтгэлийн хэлбэрүүд бол арай өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл мэдээж одоо байгууллагын дотоод төм хэмжээ, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, дотоод төм хэмжээг зөрчсөн ажилтнанд сахилгын шийтгэлийн ногдуулах хэлбэр бол 1-р өөрт нь ганцаарчсан хэлбэрээр хаалттай сануулах. 2-р нийт ажилтнанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах. За 3-р үндсэн цалин 3 сар хүртэл 20 хүртэл хуваар бууруулах. За 4-р албан тушаал бууруулах. Тэгэхээр энэ албан тушаал бууруулах шийтгэл бол өмнөх хуульд байгаагүй. Энэ бол бас анхудаа хөдөлмөрийн хуулиар орж ирсэн юм онцлог зохицуулт байгаа. За 5-р хөдөлмөр эрхтний харилцааг цуцлах буюу хүмүүсийн хэлдгээр ажлаас салах гэсэн. Ийм одоо 5 төрлийн шийтгэл бас хууль бий болсон. Тэгэхээр ажил олгогчийн зүгээс эдгээрийг ногдуулахдаа хууль засан үндэслэл журмын дагуу ногдуулах ёстой шүү гэдэгс анхаарах зүйтэй хаа. За тэгэхээр ажил олгогч хоёрын хооронд үүссэн маргааныг хөдөлмөрийн хуулиар хэрхэн яаж шийдвэрлэж байгаа вэ? Онцлог зүйл юу байгаа вэ? За тэгэхээр маргааны хувьд аваад үзэх юм бол өмнө үйлчлүүлсэн хуулиар хөдөлмөрийн ганцаарчилсан болон хамтын маргаан гэдэг ангиллын хүрээнд маргааныг шийдвэрлэдэг байсан бол шинжилсэн найруулгаар маргааны хувьд бас зарчмын шинжилтэй өөрчлөлт орсон гэж үзэж болно. Тухайлбал маргааныг эрхийн болон сонирхлын маргаан гэж ангилсан. Тэгэхээр эндээс хамаарат одоо маргаан шийдэх зохицуулт маань өөрөө бас зарчмын шинжилтэй өөрчлөлтөөр одоо зохицуулагдаж одоо он гарснаас хойш явах болж байгаа гэдэг хэлэх нь зөв байна. За баярлалаа. Тэгээд подкастын төгсгөлд бас асуумаар байна л да. Та бол
УЭС-ийн хууль зүйн сургуулийн практик сургалтын төвийн эрхлэгч тийм ээ. Энэ төв маань ер нь иргэдэд чиглэсэн хууль эрх зүйн мэдлэг олгох ямар үйл ажиллагаа эрхэлдэг юм бэ? За тэгэхээр Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн практик сургалтын төв нь оюутнуудын тэнхимийн сургалтаар эзэмсэн онлын мэдлэгийг бас практикт баттгах, өөрөөр хэлбэл шүүх, прокурор, өмгөөлийн байгууллага зэрэгтэй за мэргэжлийн дадал зүйн ур чадварыг хөгжүүлэх, хууль зүйн клиник тусалцааны одоо сургалтыг явуулах зэрэг ийм танхимын сургалтыг бас хэрэгжүүлдэг. За мөн энэ хүрээндээ клиник сургалтын хүрээнд иргэдэд одоо хууль сурталчлах, эрх зүйн мэдлэг олгох, за зарим тохиолдолд төлбөрийн чадваргүй иргэдэд бас зөвлөгөө өгөх гэдээ манай бас зөвлөгөө өгдөг байдаг л да. Гих зэрэг ер нь хууль одоо сурталчлах, хууль хэрэглэх хүрээнд бас тодорхой үйл ажиллагаануудыг явуулдаг байгаа. Тэгээд энэ удаагийн дугаартаа бас миний биеийг оролцуулаад хөтөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын хүрээнд подкастын зочноор оролцуулсан баярлалаа. Тэгээд бас дараагийн одоо иргэдэд хууль сурталчлах, хууль таниулах хүрээнд хамтран ажиллахтаа таатай байна. Тэгэхээр энэ удаагийн подкастаар бид хөтөлмөрийн харилцаанд оролцож байгаа хүн болгоны мэдэх ёстой хөтөлмөрийн шинэ хуулийн талаар ерөнхий мэдээллүүдийг өглөө тийм ээ. Манай сонсогчдод сонирхолтой байсан бах. Подкастт оролцсон танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас бэлтгэн хүргэдэг Про подкастын 74 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Подкастраа дамжуулан хууль эрх зүйн мэдээллийг хүргэдэг үлээ. Дараагийн подкастаар сонсогч та бүхэн ямар сэдвийн хүрээнд мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.